Энэ залуу нас маань ихэлсэн. Суушаад ажиллаад ирэх чинь нутгаа санахгүй одоо бол одоо энэ нутаг маань л одоо миний нутаг гэж явдаг шүү дээ. Ер нь бол одоо 40 гаруй жил амьдралаа энд. Энэ нутаг талархдаг. Эндээсээ л явахгүй эндээ байна гэдэг тийм бодолтой байгаа. Үнэхээр сайхан нэстэ хүмүүс нь ташгээ сэтгэлтэй. Нэг сэтгэл зүрх бүгд энд явдаг байхгүй. Дөрвөлжи хайрцагаа чирж ирээл тэгэл эндээсээ бүх амьдралынхаа гараа гэхэлсэн. Одоо ч би борон дөрөөсөө явж чаддаг шүү дээ. Ажлын гараа, амьдралын гараа бүгд эндээс ихэлсэн болохоор хайртай. Анхдагчийн гэр бүлийн өөр хүүхэд нь болохоор би борондод маш их хайртай. 40 жил амьдралаа. Түүх басан түүчээ болсон хүмүүс шүү дээ. За эхлэх үү. Эхэд дэлхийн 408 зөксос сэтгэл өвөртлөн гэлгээлтийн эцэд хөгжлийг бадрааж эцгүй талд хот тусгсан. Монгол Орос ахын дүүс наримтлын энэ хотод мөр зэрэгсэн хөдөлмөрлөж дэлхийд данстай үйлдвэрийн тулгын чулууг тавьж өрхийг татсан. Монгол зөвлөлтийн уурхайчдын суу алдар түүхийн хуудсанд мөнхөрч үеийн үед үл мартагдсан Эрдэнэсийн уурхайчдын түүх үргэлж сайн. Эрдэнэс Critical Minerals төрийн өмчөд үйлдвэрийн газрын харьяа. Борон дээр уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулах фабрикийн 40 жилийн ойд зориуллаа. Эрдэнэсийн эзэд. Эрдэнэс Critical Mineral төрийн өмчөд үйлдвэрийн газрын харьяа борон дээр уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикийн түүх 40 жилийн тохиож байна. Баяжуулах фабрикийн анх ашиглалтанд орсон цагаас эхлэн анхдагч нар, зөвлөлтийн мэрэгчлэтнүүд, Монгол мэрэгчлэтнүүд хамтран одоо энэ үйлдвэрийг анхан заалгаж түүнээс хойш 40 жилийн хугацаанд бүтээгдэхүүний нэр төрөл болон тоног төхөөрөмжийн шинжилэл бүх зүйлийг хийж ажиллаж ирсэн. За энэ хүртэл хугацаанд тухайн үйлдвэрүүд анх заалгалт хийгдсэн Ахмад баяжуулагчид за мөн түншлэн гадаадын Оросын мэрэгжилтэнгүүд одоо өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа нийт баяжуулах фабрикийн хамт олондоо болон залуучуудаа ар гэр үр хүүхдэд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөө та бүхний ч гэсэн мөн баяр юм шүү. Ингээд бүх хүмүүстээ 40 жилийн ойм баярын мэнд дэвшүүлж байна. Зөвлөлтийн мэрэгжилтэн геологчдоор удирдуулсан хайгуулын ангиуд 1940-од оноос Хинчээ аймгийн Дархан сумын нутагт хайлуур жоншны орд газруудад судалгаа шинжилгээний ажил явуулж анхны геологийн зургалыг гаргасан байна. Улмаар 1976-аас 78 оны урьдчилсан хайгуулын ажлын үр дүнд хөдрийн үндсэн бэйтүүдийг тогтоон үнэлгээ өгч 1979-оос 82 онд наривчилсан хайгуул хийгдэж 1983 оны 1-р сард хөдрийн нөөцийг улсын нөөцийн комиссоос баталсан юм. Уул уурхайн салбарын хөгжлийг бол одоо эртний чулуун зэвсгийн үеэс л эхэлж одоо тоолох нь зүйтэй. Тийм уул мөр баримт бол хэдэн арваараа манай Монгол улсын нутаг дэвсгэрээс олддог л доо. Энэ 20 дугаар зууны уурхайн хөгжилд нэг шинэ тийм үе гэж хэлж болохоор одоо хайлуур жаншиглах зорилготойгоор Сов Монгол металл гэдэг тийм одоо байгуулагдаж тэгээд уул уурхайн үйлдвэр бол нэлээд одоо эрчимтэй хөгжих тийм үе рүүгээ орсон байгаа юм. Ингэснээр жоншны ордон нээгдсэн чимээ Монгол орон даяар дуулдаж, залуусыг даллаж, ажил амьдралын гараа аз жаргалын бэлэгдэл болсон юм. Тэр чинь одоо үйлдвэрийг бол яг ер нь зөвлөлтийн барилгын байгууллагууд, уурхайн барилгын байгууллагууд хийгээд явж байгаа. Тэгэхээр манай Монгол талаас хийх гол ажил бол за бид нар одоо тухайн барилга байгуулалтын явцад ажиллах одоо Монгол ажилчид үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт тохируулгын үед одоо тэнд цаашдаа ажиллах хүмүүсийг дагалдуулж тэр барилга угсралтын ажилд оролцуулж байх тийм нэг хандлагыг зөв гэж үзээд
Тэгээд зөвлөлтийн ижил төстэй үйлдвэрүүд рүү явуулж тэнд дадлага хийлгэх, тэнд сургалтыг одоо зохион байгуулах ийм маягаар бид ажиллах боловсон хүчнээ бэлдэх ийм л зохион байгуулалттай бид эхэлсэндээ. Говийн борхон толгодын дунд эгэлгүй их өндөр биш. Ижилгүй 10 нөөцтэй ордыг бор өндрийн уурхай гэж нэрлэж олон залуус үрээд суурэ тулж амьдралын замаа залсан юм аа. Бор өндрийн хайлуур жоншны ордон 20 шахам судал хэлбэрийн хөдрийн биетээс бүрдэх бөгөөд хөдрийн биетүүд нь 57-оос 90 хэмийн налуу уналттай. Газрын гадарга орчимд 100-аас 1155 м, гүндээ бол 180-аас 910 м сунаж тогтсон ан цавархаг тектоник хагарал ихтэй уул геологийн хувьд хүнд нөхцөлтэй ордоор нэрлэгддэг юм. Тус ордод явуулсан олон жилийн судалгааны үр дүн үндэслэж бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн дэргэдэх улсын төлөвлөгөөний комисс 1975 оны 248 дугаар тогтоолоор жилд 100 мянган тонн хөдөр олборлох хүчин чадалтай хайгуул ашиглалтын үйлдвэр барих, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах шийдвэр гаргаж зураг төсөл хайгуулын ажлыг эхлүүлжээ. Манай хэнтийн нутагт борон дэрийн үйлдвэр ашиглалтанд орохоор боллоо гэд манай фабрикын даргаас дөрвөн дарга та одоо чи нутагтаа очихэд тэн жаншны тухай холбогдолтой юм бол би өөрөө энтэйг баяоодыг төрж явахад анх одоо тэр бэрхийн жанш юуг л дорн дөрөв зөөдөг гэсэн. Тэгэл одоо хүүхэд байхад ер нь одоо дожрын жанш нэг олдог ирээн чулуунуудыг хараад энэ одоо ямар ч юм байдгийг бол одоо энэ чулуу ер нь их чухал зүйл байдгийг болоо гэж боддог байсан. Тэгээ борондрт яваад ашиглаад одоо жаншны баяжмал үйлдвэрлэх хэрэгтэй. Жаншийг боловсруулах юм үйлдвэр ашиглалтанд орохоор бэлтгэж аль одоо 73 оноос ахгуулаад сайд нэрийн зөвлөл дээр яригдсан Монгол зөвлөлтөд хамтарсан үйлдвэр ашиглах ингээд бэлтгэгдсэн байсан. За энд бол мэдээж одоо шинэ боловсон хүчингүүд тэгээд сургуулийнхын одоо нэлээд техникум ангиараа очсон, их сургууль төгссөн инженерч гэсэн ангиараа очсон. Нутаг орны залуучуудыг аваад Оросын холбооны улсын Ярославск комбинатаас баяжуулагч мэргэжлэр залуучуудыг ингээд бэлдсэн байсан. 1985 онд Монгол Улсын их сургуулийн политехникийн дэд сургуулийг төгсөж геолог улирхай үйлдвэрийн яамны томилтын дагуу анх 13-уулаа ирж энэ борон дэрийн уулын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтанд оролцож байсан. Борон дэрийн уулын баяжуулах үйлдвэр ашиглалтанд орохтой холбогдуулаад биднийг одоо эрт 85 оны 4 сард төгсгсөн. 17 болуулаа нэг ангиараа яамнаас шууд томилт аваад ирцгээсэн. Тэгээ эндээсээ бүгдийнх нь амьдрал эхлээд одоо ингээ бүгдээр эргээд өндөр насны тэтгэврт бүгдээрээ сууцгаас ийм л хэмжээнд байна да. Бор өндрийн үйлдвэр байгуулагдаад мэрэгчлэлтэй аавна гэдэг мэрэгчлийн боловсон хүчин одоо Эрдэнэт үйлдвэрээс аавна гэд тэгээд бид нар одоо тэр үеийн одоо илгээлтээр гэх юм уу да томилтоор одоо гэр бүлэрээ ирчлээ. Бор өндрийн уулын үйлдвэр ашиглалтанд ороход Сүхбаатар аймгийн Бүрэн Цогтын уурхаагаас маш олон уурхаачин гэр бүлүүд ирж байсан. Эрдэнэт уурхаа нэг гой касгийн өмсөн хүмүүс хараад аягүй сонирхдаг гэсэн. Тэгэл тэргээр яваасан шууд энэ курст яваад 85 онд яваад 86 онд бид нар шууд томилтоор Монгол Орос орчмын нэгдлийн югаар илгээлтээр шууд энд ирсэн. Бор өндрийнхөө уурхаан мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв гэж байсан. 90 онд сургалт төгсөөд тэрэнд одоо 45 хоногийн курс гэж байсан. Тэрэнд сурч төгсөөд тэгээд уурхаадаа баяжуулагчаар орж ижилсэн. Оросд сургууль төгсөөд цэглэн сценарий ажилласан. За ер нь бол яг энэ баяжуулах папраг буюу энэ үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийг ирсэн орчноор нь дандаа нэрлж тэднийхэн, эднийхэн, полийнхэн, дархныхан, Эрдэнэтийнхэн, Кантавынхэн, Ярославскийнхэн гэж ингэж нэрлэдэг байсан бид нар. 21 аймгийн тэр сайхан залуучууд цугларч энэ бүтээн байгуулалтыг хийсэн гэдэг дээр бол ер нь бол бахархаж явдсан шүү. Манай ээж хоёр бор өндрийн хамгийн анхны 3 айлын нэгээр анх суурин байхад нь ирж ийлээ. Миний аав бол бор өндрийн уулын баяжуулах үйлдвэрийн автоврын цехийн жолооч одоо бүтээн байгуулалтанд оролцож байлаа. Миний ээж бол одоо энэ уулын баяжуулах үйлдвэрийн хоолны газар буюу Гуанзанд одоо ахлах тоогоочор ажилладаг. Насаараа ажиллаж байсан. Аав маань болохоор зэрэг одоо энэ хуучин ам Далдуурхан хуучин ам гэдгийг хойд дээр бол ерөөсөө л нэг хойд талбай дээр нэг 5 карацтай
ийм автобазын анхны Монгол даргаар нэрээд ажиллаж исэн үеэс эхлээд энэ уурхайд бол гар бие оролцсон үдий зэрэгтэй явж байгаа. Мөн геолог хайгуулын ажлын явцад ашиглалтын нөөцийг цаашид өсгөх боломжтой тогтогдсон тул Монгол зөвлөлтийн засгийн газар хоорондын 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хэлэлцээрээр борон өдрийн хайлуур жоншны ордыг түшиглэж уулуурхаан баяжуулах үйлдвэр байгуулахар шийдвэрлэж баяжуулах фабрикийн төслийг зөвлөлт холбоод улсын Красноярск хотын СЭП Цветмети проект хүрээлэн болон бусад хэд хэдэн зураг төслийн мэргэжлийн байгууллага боловсруулж Зарубежстрой нэгдлийн харьяа Med Molybdenstrой Трест барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Улмаар борон дээр уулын баяжуулах үйлдвэрийн хөдөр боловсруулах баяжуулах фабрикийг Монгол зөвлөлтийн хамтарсан улсын комиссэд төлөвлөсөн хугацаанаас 1 жилийн өмнө буюу 1985 оны 12 дугаар сарын 25-нд ашиглалтанд хүлээн авснаар жилд 400 мянган тонн хөдөр боловсруулж 92-оос 94% агуулга бүхий 120 мянган тонн флотацийн баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтанд орлоо. Биднийг анх ирэхэд сайхан Монголын минь зүүн хязгаарт агуу том бүтээн байгуулалт явагдаж эд өрнжээсэн. Бид нар одоо ирээд угсралтын ажлыг одоо төгсгөл дээр орж ирээд энэ баяжуулах үйлдвэрийн шалыг бид нар цутгаад бусад туслах нэгжүүд дөнгөж одоо босож эхэлж ирсэн үе. Бид нар чи анх энэ борон өдрийн үйлдвэрийг бүтээн байгуулалт хийгээд ажиллаж байхад бид нарыг дархны политехникум төгссөн 17 олуулаад уурын зүхний монтажнаас эхлээл монтажлал эхэлж гэж байсан ангиар. Тэр үед зүгээр 3 агнуучин 2 солиэсэр бид нар анх бодлого цехийн анхны засварчд байхгүй хамгийн анхны бусдын дандаа зөвлөлтийн мэргэжлэлт. Тэр үед бол одоо яг зөвлөлт холбоот улсын нэг 3000 орчим хүн Ажлын байран дээр ихэнх хүмүүс нь Орсын мэргэжилтэнүүд байсан. Орос ахын дүүсийн минь өнөөдөр мөн чанар надад бол одоо гүнээс гүн үрд бодогдож явдаг. Эргээд харахад энэ үйлдвэрийн минь бүтээн байгуулалтанд өнөөдөр гар үе оролцож өнөөдөр улс эх орондоо энэ том үйлдвэрт ажиллаж байснараа бахархаж байдیں۔ Тухайд баяжуулах фабрикийн ерөнхий инженерээр Доржин Даваа самбуу гэж хүн ажиллаж байлаа. Тэр одоо тэрэм тэр ботлоор энэ төр гэдэг нь одоо ашиглалтын зааврыг бол одоо шинэ оройгоо сууж Орос дээр бичээд тэгээ Орос захирлаараа батлуулаад дараа нь одоо сууж иж Монгол дээр хөрвүүлээд Монгол захирлаараа батлуулаад тэгээ үдээс өмнө бол одоо онлайн хичээл орж үдээс хойш одоо практик хичээний газар дээр нь хүмүүс дээр очиод ингэж л одоо хүмүүстэйгээ яг энэ яг запуск одоо залгалт хийхээр бол хүмүүсээ бэлдсэн. Бид бас үйлдвэрийн тодорхой технологиг бас зөвшөөрүүлээд бид бүтээн байгуулалтанд нь оролцоо цаашаа өргөжлээд технологийн ажилчид болж зарим маань плантаторууд, зарим маань мэл, тэрэмчин, терми машинист, хатаагч гих зэрэг ажлуудаар хуваарлаж сэдээсэр орж ирж байна. 85 оны 12 сарын 25-нд анхныхын баяжмлыг гаргаж ирлээ. 16 цагаас манай эсмэн гарсан манайх анхныхаа запускыг хийж бид нар баяр хөөртэй концентрата өлгөд авч ясаа. Жинхэнэ одоо конопын дарж үйлдвэрийг хөдөлгөжүүлсэн шүү дээ. Хамгийн гоё юм нь энэ сайхан бүтээн байгуулалтад би өөрийн гар биеэр эхнээс нь гэж оролцсон шүмдэ гэж бодох нэг гоё. Хамт ажиллаж байсан ангийн анд дашторж ерөнхий инженер хийж байсан Ганбаатар бид гурав бол одоо хамгийн анхны концентрацийг гаргаад одоо анх пакетд хийгээд үнэрлээл өнөөдөр гүйж явсан тэр үеэр би айгүй бахархтай юм да. Тэгээд их л сэтгэл өндөрлөл байсан да ямар ч байсан. Би машинист насаас байсан. Тэгээд одоо бүгд л дарна гэсэн мельницийг дараад бүгд л тэгж анхдагч ажилчин гэж бүгд л бүгдээр дарж исэн да. Энд бол энэ жончны баяжмлыг бол ер нь одоо яаж гаргах юм бэ гэдэг энэ утгаараа бол одоо жилдээ нэг 400 мянган тонн хөдөр боловсруулаад 120 мянган тонн жончны баяжмал 92% агуулгатай кальци бутаар агуулгатай жончны баяжмал үйлдвэрлэх юм бүтэн чадалтай үйлдвэрийг анх задгаж ирсэн. Энэ тухайн үед бол борон дэрийн үйлдвэрүүд дэлхийд эхний 3-т орох үеэр бүтэн чадалтай ийм үйлдвэрийг анх ашиглалтанд оруулж ирсэн. Энэ үйлдвэрийг анх шавын тавьж, хундамын цутгалцаж, тоног төхөөрөмжийн угсралцаж анхны концентрацийг гаргаж байсан ангийнхаа хамт олон болон надтай бид нартай мөр зэрэгсэн ажиллаж байсан өнөөдөр
бидний бахархал болсон өнөөдөр хамт ажиллаж байсан нөхдүүдээрээ би бахархаж энэ хэд маань энэ үйлдвэрийн тулгын чулууг нь тавилцж байсан гавьяатай ажилчид гэж өнөөдөр би бахархаж явд юм да. Хүний амьдралын гол утга учир бол бас юу юм бэлээ. Яг ингээд шинэ юмыг бүгдээрээ зэрэг сураад зэрэг одоо ингээд ажиллаад явдна гэдэг. Одоо эргээс сонсоход энэ 40 жил яг болж байгаа юм байна. Энэ бол 85 оны 12 сарын 25-нд бид нэр анхсалгаж анхны баяжмлаа бол одоо Зөвлөлтбат улсын 24-р их хурлгээд бид нэр 1 сарын 27-ноор энэ удаа анх одоо 120 мянган тонн баяжмал бол ачиж гаргаж ирсэн. Борундрын уулын баяжуулах үйлдвэр цагаан зээлийн шаардлагын дагуу баяжуулах фабрикийн инженер техникийн ажилчдын дадлаг туршлага, мэдлэг боловсрол дээр үндэслэж өөрсдийн хүчээр баяжмалын нэр төрөл, чанар, үр ашгийг дэвшлүүлэх тал дээр үе шаттай арга хэмжээ авч ажилласаар ирсэн юм. Ингэхдээ тоног төхөөрөмжийн шинжилгээний хүрээнд 1994 онд 4-р термийг ашиглалтанд оруулж 1994-өөс 96 онд хүндийн хүчний аргаар баяжуулах мод 105 тунгах машиныг ажилуулж 77.1 тонн FG75 маркийн баяжмал гаргаж эхэллээ. 1999-с 2004 онд шахмал баяжмал, өндөр чанарын гагнуурын баяжмал гаргах хэсгийг ашиглалтанд оруулж 2009 онд төв корпусын унтаглах болон баяжуулах хэсэгт техник технологийн шинжилэл хийж автомат удирдлагатай боллоо. 2013 онд 3 шатны нойтон соронзон сепаратор угсарч төмрийн хөдрөөс 65% агуулмжтай төмрийн баяжмал үйлдвэрлэхийн зэрэгцээ шугамыг ашиглалтанд орууллаа. Энэ дээрээ бид нар эхлээд жоншны баяжуулалтаар орсон. Монтажнаас нь эхэлж заапуусгийн нэгээд дараа нь баяжуулах мэргэжлөг үндсэн мэргэжил рүүгээ ороод шинжилгээ ажил бүгдэнд л оролцсон. Палтаач гэж байсны сүүлд эрэд машинаар сольсон. Тэгээд цаана хорголзон цех гэдэг бас ашиглалтанд оруулсан. Хүрээгүй тоног төхөөрөж байхгүй надад. Чангалаагүй болт гэж байхгүй. Бүгд нь хүрсэн. Анхны монтажаас нь эхлээд бүх хүнд нь би тоног төхөөрөмж угсралтын монтаж ажлыг бүгдийг хийсэн. Орсын мэргэжлүүд бас цуг ажиллаж исэн учраас тэгээд дараад хүмүүс маань зөвшөөрөл уучраа одоо тэгээд ер нь богино хугацаанд хүчин чадалд нь хүргэсэн шүү. Энэ үйлдвэртээ би мэрэгчлэрээ мэрэгчлээ энд ажилласан. Тэгээд надад аяг их дотн санагддаг. Тэгээд хамгийн нэгдүгээр болохоор хамгийн анхны одоо гэр бүлэрээ манай аав ээж бидний ирж исэн. Учираас надад төрсөн нутагш мөнтэй одоо нөгөө суугуул нутагш шиг санагддаг. Тэгэл өвцмөр үеийнгийн найзууд байж байгаа л нэг нь дарга нь болчин нэг нь ажилч нь байгаа л тэгэл хөгтөөхөн шиг гоё аягүй гоё хөгжилтөө хөгтөө байсан. Хархан залуу наснаас ийм сайхан мэрэгжил эзэмшиж ингэж явах ямар их хувь тавилан надад заяасан бэ гэж одоо энэ баян хангай дэлхийд байнга их чинь залбирч явдаг шүү дээ. Ер нь энэ Борундрын уулын баяжуулах үйлдвэрийг одоо нэг хүнээр бодоход тархин уулын цех байлаа гэхэд зүрх нь энэ Борундөр баяжуулах фабрик байдгийг. Манай баяжуулах фабрик бол уулын баяжуулах үйлдвэрийн одоо гол цөм байсан. Тэр бидэд ирээдүг бол маш гэгээтэй сайхан харж байна. 2014 онд барилгын төмрийн ордыг түшгэлэн байгуулагдсан хуурай соронзон баяжуулах үйлдвэр нь FA52 маркийн төмрийн баяжмал үйлдвэрлэн ажиллаж байна. Тус хэсэг 2023 оны 5 дугаар сард баяжуулах фабрикийн харьяанд орж ажиллаж эхэлсэн юм. Одоо хуурай соронзон баяжуулах үйлдвэрт 83 ажилчид ажиллаж байна. Тус хамт олон жилд нийтдээ 1.1 сая тонн хөдөр боловсруулж 490 мянган тонн FA52 маркийн төмрийн хуурай баяжмал үйлдвэрлэж экспортод гаргахаас гадна 220 мянган тонн завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэж баяжуулах фабрикийн нойтон соронзон баяжуулах үйлдвэрийг түүхий дээр хангаж ажиллах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Мөн технологийн шинжилгээний хүрээнд гар ялгалт, гравитацийн баяжуулалт, дайраг үйлдвэрлэл, FF95, FF97, шахмал болон хорголжин баяжмал, өндөр чанарын гагнуурын баяжмал үйлдвэрлэл, хаягдлын аж ахуй эс зайлуулах хөвөгч насоос, нүүрс шатаах, агаар халаах зуух, төмрийн хөдөр баяжуулах шугам хийгдэж технологийн процесс дэх үр ашгийг дээшлүүлээд байна.
Тэгээ бидний үеийнхэн бол маш их бахархдаг. Бор өндөр бол тэр үеийн одоо Монголд байсан цөөхөн маш тийм хөгжилтэй орчин үеийн тийм хот болсон байсан. Одоо хүртэл хөгжөөд л яваад ирж одоо хүртэл сайхан байна л да. Тэр үедээ бол маш мундаг тийм хөгжилтэй дан залуучуудын энэ тэндээс ирсэн сургууль төгссөн олон залуучууд, олон газраас цугласан залуучууд, Оросын мэрэгжилтэнгүүд гээд сайхан хот байсан. Монгол улсын өнцөг булан бүрээс ингэж мэрэгчлэнүүдийг авчирч үйл ажиллагаа явуулж исэн. Ажлын гараанд орж ирэхэд анхны маань ээлжийн мастраар Доржийн Инхбат гэж хүн байлаа. Анхны Монгол инженер байсан. За тэгээд тухайн үед бид нартэй мөр зэрэгцэн ажиллаж исэн 2 термийн машинисттэй байдаг байлаа. Тэрний термийн машинист нь болох тэр зэрэг Баасан хүү Батнасан гэж 2 хүн байсан. За би өөрөө Төвтийн гэдэг хүнтэй Цолмон гэж бас баяжуулагчтай ингээд мөр зэрэгцэн ажиллаж байсан. Уудын баяжуулах үйлдвэр нь Махнобр гэдэг одоо хөвлөн баяжуулах технологийн процессор одоо жишээ хөдрийг баяжуулж гаргадаг байсан. Өнний дараа явцын донд хөгжлийн одоо эрен үед бол колоны машинаар баяжуулах гэж өөрчлөгдөж гравитацийн баяжмал гэж бүхэлдэг баяжмал авдаг шинэ технологиг бий болгож түүний дараа одоо сүүлд төмрийн баяжмалыг баяжуулах технологи руу соронзон баяжуулалтын энэ технологиг нэвтрүүлж тэрний дараа одоо бидний одоо төмрийн өдөр холбоорлож байхад дагуу дайвар бүтээгдэхүүн одоо элемент болох цайрыг холбоорлож цайрын энэ баяжмалыг баяжуулж ингэж технологийн твшилттэй ажиллаж ирсэн. Баяжуулалтын ИРИП гээд том машиныг тавьж шинжилт хийсэн, хүчин чадал өндөртэй хаягдлыг багасгах зорилтоор тавьсан. Тийм том шинжилтийг хийж байсан. 4-р терм гэдгийг манай баяжуулах фабрикийн хамт олон өөрснийхөө хүчээр 4-р термийг тавьж байсан. Тэрнгээр би айгүйх бахархдаг. 1997 онд энэ баяжуулах фабрикаа мазутын аж ахуй гэж тэрний одоо угсралтын ажлыг хийлгэсэн. Гар үе оролцож дараа нь 2012 онд одоо энэ баяжуулах фабрикийн төмрийн өдрийн нойтон шугамыг монтажлахад одоо баригаа дахалж механикаар ажиллаж явж байсан. Дараа нь 2013 онд энэ барилгын төмрийн өдрийн ураас оронзон баяжуулах өдрийг мөн одоо өөрөө гардан удирдах тэр үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Намайг анх ороход Шалюгна Марина гэсэн ээлжтэй анхны багш маань Сергей гэдэг Орос мэрэгчлэн Гамболд, Гаердэн тэгээ сайхан үе анхны багшнэр ажиллаж байсан. Анх 95 онд аавыгаа дагаад одоо энэ тосоо үйлдвэрт 18 настай анх ажилд орж ийлээ. Аав ээж өрөм нь хоёулаа энэ үйлдвэрт тусаа ажиллаж байгаа. Эндээс гарцгаасан тэгээд миний ажил бол одоо хамгийн сүүлийн дамжлага гэх юм одоо баяжмалыг боловсруулаад гаргаад хамгийн сүүлийн дамжлага. Тэгээд яг жохлог хэсэг нэг. Торог төхөөрөмж маань өөрсдөгдөөд үр хэсэг нь ихсээд ирэхээр тэгээд одоо өргөө зардал багасч байна. Анх ер нь ажиллаж байхад ер нь бол одоо л яг энэ анхдагчуд л яг эд одоо миний үед дэр гэсэн хараад ажиллаж хүмүүс ажиллаж байсан. За тэндээс бол сурах юм бол маш их байсан. Орсууд ихтэй байсан. За Орос мэрэгчлэнгүүд, за Орос мастер механикууд, за мөн Орос ажилчид, за мөн одоо хамтран зүтгэжсэн одоо энэ ахмад одоо юу гавьны хамралтанд сууж байгаа ахмад ажилчид бас нэлээд их байлаа. Ер нь бол Оросын технологиор бол голчтон манад үйл ажиллагаа явагддаг байсан. Тэрнээс хойш баяжуулах үйлдвэр маань шин технологи дэвшилтэд үйл ажиллагааг бол хийж исэн. Хүндийн хүчний аргаар жонш баяжуулж авах, баяжуулалтын аргаар, плантацийн аргаар баяжуулж авах, өндөр чанарын баяжмал үйлдвэрлэх гээд хорголжин брикетийн хэсэг гээд ингээд янз бүрийн зөвлөлтийн ах нарын өгчээсний дагуу туршилтын журмаар энэ бүх экспортын бүтээгдэхүүнийг бол гаргаж ирсэн намайг ажиллаж байх үед одоо ч гэсэн энэ ажиллагааг маань хэвээ явж байдаг. Манай үйлдвэр бол зөвхөн жоншны үйлдвэр байсан болвол одоо 13 оноос хойш төмрийн баяжуулалт хийлээ. 22 оноос хойш цайрын баяжуулалт хийлээ. Ингээд цаашдын маань өөрөө одоо ховор металлыг баяжуулах гэсэн одоо зорилготой ажиллаж байна. Мөн цаашдаа бол эдгээр манай элц баяжуулах тийм бүрэн чадалтай болсон баяжуулах фабрик юм байна. Одоогийн байдлаар манай баяжуулах фабрикт бол 342 ажилтан ажиллаж байгаа бол
Энэний 38 нь инженер техникийн ажилтан. Энэ 38 инженер техникийн ажилчид бүгд Монгол ажилчид байдгаар нь би бол бүгдд нь бахархдаг. Баяжуулах үйлдвэр маань бас өргөжинд хэлэх бас одоо төлөвлөгөө юунууд бол гарчаад явж байгаа юм. Тэгэхээр бидэд ирээдүг бол маш гэгээтэй сайхан харж байна. Ажил хөдөлмөрийн ундраг болсон Борундөр уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулах фабрик эдүгээ 40 жилийнхэн ойн босгон дээр 100% үндэсний боловсон хүчнээр хангагдаж 300 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 2000 оноос хойш одоо өдийг хүртэл 25 жил тасралтгүй ажиллаж байна. Яг ер нь манай аав өвөө болон одоо бүгд л уул уурхаан салбараар ажилласан. За тийм учраас ерөөдөө 10 жилээ төгсөөл тус үйлдвэртэй баяжуулах фабрикт ажиллаар урсан. Анх одоо ажил хөдөлмөрийн гараагаа эхлээд одоо 21 жилдээ тасралтгүй гагнуурч хийгээ явж байна. 1993 онд ороход манай бутлах хэсэгт одоо ахлах мастер С баяр сайхан гээд гүйдэг баяраа гээд дарга манайх ажиллаж байсан. Манай ээлжийн мастраад болохоор Мэдийн Баясгалан гээд одоо хүн ажиллаж байсан. Одоо гүрвтээ орцсон одоо байгаа Бурундэртээ ажиллаж амьдарч байна. За энэ үйлдвэр бол одоо ерөнхийдөө бол би л бодохдоо миний хоёр дахь гэр гэж боддог байхгүй юу. Анх одоо би чинь дөнгөж ажил амьдралын гараагаа эхлээл одоо 18 хүрээг үших бол ирсэн штэ оноороо хүрчихсэн тий. Тэгээд л тухай зүтгэсээр байгаа л энэ үйлдвэртээ орж илаа. Намайг ороход одоо Баатрин гаан үеиг гээд одоо багш дээр анх ирж байлаа. Бид нар чинь одоо нөгөө тоногд хөрөмжийнхаа засварыг хариуцдаг. Ямар нэгэн ажлыг дутуу одоо долимог ч юм уу яарч сандарч хийх юм бол эргээд одоо бид нар тэрэн дээрээ заавал буудаг. Нойр хоолгүй одоо ингээд товчхон доол ерөөсөө тэгээд хизээ ажил дуусна тэр зэгт буудаг. Тийм л байлаа. Одоо энэ чинь манай шиг төрийн өмчт компани болохоор ерөнхийдөө л одоо нөгөө цаг минутаар ингээд зогсолт нэмжигдэн сар болгоны төлөвлөгөө нормтой. Тийм учраас тоногт хөрөмж хариуцаж ажиллана гэдэг бол ерөнхийдөө одоо бас өндөр хариуцлагатай. Ямар нэгэн байдлаар би өнөөдөр дутууг явчих юм бол оройн шөнө одоо дуудагддаг. Тийм учраас анханаас нь одоо тийм хариуцлагыг хамгийн их одоо сурч ирсэн ер нь бол ер нь урхаачийн хүний зарчим, урхаачд өөрсдөө бас ингээд ер нь хөдөлмөр дээр гарч ирж байгаа залуучуудтай ер нь энэ мэтчлэн захиасуудыг загтаг. Ажилдаа хайртай. Энэ бол миний ажил яалтчгүй л миний амьдралтай салшгүй холбоотой. Тийм учраас би ажилдаа хайртай, ажлаа ерөн сэтгэлээсээ л хийдэг. Өглөө босоод ирэхдээ л инээж ирэл ажил дээр энийг л ажиллаа хийдэг шин. Тэр надад илүү кайфтай, илүү гой санагддаг. 2008 онд баяжуулах үйлдвэр маань хөвлөн баяжуулах хэсэг, термийн хэсэг дээр ер нь шинжилчүүдийг нэлээд хийсэн. За хөвлөн баяжуулах хэсгээр бол хөвлөн баяжуулах хэсгийн балтазийн машинуудыг, бүрэн автомат балтазийн машинуудыг Оросын холбооны улсын Ирипс компани оруулж ирж Оросын холбооны улсын Ирипс компани балтазийн бүх машинуудыг шинжилэн солисон. За модуль хэсгээр болохоор Австралийн варм ноцоосуудыг дандаа өдрийн шахуургуудыг шинжилэн солисон. Ингэснээр бидний бүтээмж ер нь дээшилсэн дээ. Одоо манай энэ хөвлөн баяжуулах балтацыг одоо хамгийн анхны засвар нь тэрэн дээр одоо хамгийн анх би оролцож байлаа. Дөнгөж одоо ажил хөдөлмөрийн гараагаа эхлээд удааг байх та. Тэгээд тэрнээс хойш ингээд үе шаттай явах царгаад одоо өнөөдөр ч гэсэн бид нар одоо баяжуулах фабрика бутлах цехийнхаа одоо ботлуурыг 2 жилийн өмнө нэг ботлоороо сольсон бол энэ жил одоо үлдсэн ботлоороо одоо яг ингээд солиод засварын ажил явагдаж байна. За 2011 оноос эхэлж одоо барилтын төмрийн ордонд хуурай 52% төмрийн байжмал гаргаж эхэлсэн. 65% авахтай төмрийн нойтон байжмлыг 2013 оноос эхэлж ашиглалтанд оруулж одоо гаргаж эхлэхдээ бол одоо би яг ахлах мастраар томилогдож одоо тус ажлыг одоо жигдрээд одоо сайхан ажилтлан одоо ажилласан байна. 19 оноос ахуулаад энэ баяжуулах фабрикийн шинжилгээлийн дагуу гайвуу энэ хийгдэж ирсэн. Одоо энэ баяжуулах фабрикийн термийн хэсгийн 6000 кВт-ээр ажилладаг термийн хөдөлгөөрүүдийн асфальтын системийн сүүлийн үеийн софт стартер болоо зөөлөн асах системийг шинжилт хийсэн. Одоо л бас ингээд үдсэндээ 4-5 жил одоо маш үр дүнтэй ажиллаж байна. Тоочдоос олон юм байна л да. Ер нь том ноцоос голлох том ноцоос ачаал өндөртэй хэрэглээ өндөртэй том ноцоосод голлох ноцоосод дандаа зөөлөн софт стартер буюу одоо бас давтан чөөргөр гэдэг тийм технологи одоо маш үр дүнтэй шинжилтүүдийг хийгээд маш сайн явж байгаа. Хамт олон
гэдэг ямар байдгүй хамт ажиллах хүмүүс ямар ер нь зан характер ажиллах хүчин чадлаа бүрдүүлж байна вэ гэдэг гол үндэс нь болохоор ажлын хамт олонны харьцаа хандлага юм байна гэдгийг л анх ойлгосон доо багшаасаа. Их л сэтгэл өндөрлөл явдаг та энэ уурхад ажиллаж байгаад бол. Одоо миний багш Баясгалан, Баяр сайхан, О мигмар дарга гэх мэтчлэн зөндөө анхдагчуд байна. Зав бүсэг хийсэн, залгалт хийсэн гавьяагаар бид нар өнөөдөр ингэж ажиллаж бүх уурхайчд маань одоо өдөө зэрэгтэй сайхан ажиллаж амьдарч байна. Тусгамт олон 2025 оны 1-р сарын 1-ний байдлаар 17.7 сая тонн хөдөр боловсруулж 3 сая тонн FF95 маркийн жоншны хуурай баяжмал 220 мянган тонн FK75 маркийн жоншны бүхэллэг баяжмал 1.9 сая тонн FA65 маркийн төмрийн нойтон баяжмал 9100 тонн зинк 50 маркийн цайрын баяжмал 2024 онд хуурайс оронзон аргаар баяжуулах 1-2 дугаар үйлдвэрийг өөрийн харьяанд нэгтгэснээр 400 мянган тонн төмрийн баяжмал 200 мянган тонн засварын бүтээгдэхүүн тус үйлдвэрлэж хөдөлмөр бүтээлийнхээ үр шимээр түүхтэйд бэлэг барьж байна. Борон уулын баяжуулах үйлдвэрийн гол сүм нь болсон баяжуулах фабрик 1985 онд ашиглалтанд орсноор хойш 40 дахь жилтэйгээ хүчрэн залгаж байна. Хүчин чадлаараа дэлхийг тэргүүлэх хэмжээнд тооцогддог баяжуулах фабрикт өнөөдрийг хүртэл ажиллаж буй үе үеийн ахмадууд, дунд үеийн төлөөллүүд, одоо ажиллаж буй залуучуудаараа бахархаж буйгаа хэлэхэд таатай байна. Баяжуулах фабрикийг анх ашиглалтанд ороход бүтээгдэхүүний чанар стандартыг хангах үүднээс техник хяналтын хэлтс, хийм лаборатори мөн үе таалгаа нээж хамтран ажиллаж эхэлснээр мөн 40 жилийн тохиож байгаа бөгөөд баяжуулах фабрик техник хяналтын хэлтс, хийм лабораторийнхаа нийт ажилтан ажиллагчдаа болон ахмадуудаа ажилчдын маань ар гэрийг авч явдаг гэр бүлд нь баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсэн өрөөё. Сайхан баярлаарай. Хөлс, хүч, хөдөлмөр зүтгэл, хамтын нөхөрлөөр 4 армны үйл давтагдах түүхийг түүхийн хуудсанд шагасан баяжуулагчид урсах амьдралын өнгийг тэгшитгэж эрдэнийн чулуумэд гялалзаж хүн төрлөختний хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж яваа баяжуулах фабрикийн хамт олон амжилтаар түүчээлэн маргаашийг зорж байна. Өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн баяжуулах фабрикаа 40 жил яваа ганцхан баяжуулагч нар биш. Бор өндөрчүүдтэй тэр дундаа нийт ажилчин албаагчдаа залуучуудаа болон ахмад настангуудаа тэдний гэр бүл өөр хүүхдүүд эрүүлэг сайн сайхныг хүсье. Ажилт нь амжилт, хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Бүх нийт ажилчдаа ирээдүйд ажиллах дараагийн залуу үеүүдтэй болон тэднийхээ ар гэр үр хүүхдүүдэд нь сайн сайхан бүхнийг хүсье өрөөж баяжуулах фабрикийнхаа 40 жилийн он баярын мэндийг хүргье. Шулууны хаан жон шолборлагч уурхачдаа баярлалаа. Тэр нь бол одоо балчир насндаа тоглосон чулуугаар баян амьдралаа таны ашиглаа гэж манай хэрлэн нутгийн сайхнаа дуунд гардаг. Уурхайчд болон за баяжуулагч нарын хувьд бол их орондоо үнэтэй их хувир нэмэр оруулдаг. Тийм учраас одоо би энэ уурхайчин болон баяжуулагч мэргэжлээрээ одоо бахархаж явдаг. Баяжуулагч гэж үнэн гоё шүү дээ. Одоо энэ одоо уул уурхай энэ эрдэс баялагын чинь үндсэн чулуулагаас нь салгаад бүтээгдэхүүн болгоод экспортод гаргах энэ бол хамгийн гоё юу вэ? Одоо бахархууштай мэргэжил. Баяжуулагч хүн хамгийн нэгдүгээр сэтгэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт мэдрэмж. Маш нарийн мэрэгжил шүү ер нь үл тий. Сэтгэл шаардсан ажил та тэгээд хамгийн гол нь анхдагч ажилчин гэдэг чинь гоё юм байна. 28 настай л хүмүүс ирж илээ шүү дээ. Хамгийн анхны 12 дахь ажилчаан гэдэг өнөөдөр энэ алдар нэрийг аваад би болоод ер нь бидний үеийнхэн маш их бахархдаг. Уулын баяжуулах үйлдвэрийн 40 жил болж байгаа үйл явдал. Анх хүүхэд байх үеэс эхлээд оролцож исэн үе байсан. Ялангуяа баяжуулах фабрикээр ороход энэ эргээ үнэрүүд аюул содсон гэдэг гоё. Тэгээд тэр үнэр л угаасаа хоногшсон үнэр байдаг. Тийм багтаа насаараа ажилтсан юм чинь гэдэг. Зүрх сэтгэл чинь дандаа л энд явдаг юм шиг л. Тийм сайхан дотн сайхан. Биднэрт бол тэр жинхэнэ гоё ясмаахан шингэсэн үнэр байгаа. Манай үйлдвэрийн ирээдүй бол асар их бий. Би бүрэн итгэлтэй байдаг. Залуучууд бол мундаг байна. Баяжуулах фабрикаараа бахархаж. Зүрх нь бол баяжуулах фабрик.
одоо Монгол инженер техникийн ажилд монголчууд яаж ажиллаж амьдарч болдог түүхүүдийг бол манай Баяжуулах фабрикийн ажилчид бол бүрэн дүүрэн өгч чаддаг. Би энэ Баяжуулах фабрикаар бол бахархаж явдаг юм аа. Ерөнхий продюсер Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Доржин Давасамбо, гүйцэтгэх продюсер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер Дамжинжовын Чинсүрэн. Эвент итгэсэн Банхүүгийн Нинжгава, Чулууны Нэгмэржав. Сахиргайч хүн хэсгийн эрхлэгч Туулай хүүгийн байгууллага, жолооч Хүрлбаатрийн Баярхүү, үйлчлэгч Сүрэнжовын Уранчимэг, зурглаач эвлүүлэгч Цэрэнбатмын Алтансүх, майруулагч Санширийн Батбаатар, нэвтрүүлэгч Гамбатын Оюунбат. 2025 он